мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөл бэлэн боллоо. Гинэтгэн сургуулийн коридорт нэг хүүхэд аимшигтай ойрлж ашиглаа. Эхэндээ хинч юу болсныг сайн ойлгоогүй. Багш хүүхдүүд бөгөөд гацчихв. Энгийн даваан гарагийн өглөө ингэж дуусна гэж огтхонч бодоогүй. Энэ бол 16 настай нэг охины түүх. Тэр охины хамгийн сүүлчийн мөч сургуулийн охидын ариун цэврийн өрөөнд тусламж өгсөн ашгарч байгаад тусламж нь хэтэрхий оройтож ирсэн мөч. Энэ нэрийг Малайзийн SMK Bandar Utama Damansara гэдэг сургуульд болсон. Намгүм жирийн нэгэн хороолол донд барилах сургууль. Гэхдээ энэ явдал Малайзийн анхны сургууль доторх аллах болон бүртгэжээ. Энэ үйл явдал өсвөр насныхан ямар эрсдэлтэй орчинд амьдарч байгааг Малайз даяар дахин сануулсан хэрэг байлаа. Энэ бол Bandar Utama сургуулийн аллахын хэрэг. 2025 оны 10 дугаар сарын 14-ний даваа гараг. Бүх зүйл ингээл нэг өглөө шиг эхэлсэн. Хичээл засварлангууд хүүхдүүд ярьж инээлдэн багш нар хичээлдээ бэлдэнэ. Ердийн л нэг өдөр 16 настай Япин Швэн гэдэг охин шалгалтын 7 хоног улирлын дүнгийн гол шалгалтаа өгч байлаа. Өглөө 9 цагийн үед гинэт охидын ариун цэврийн өрөөнөөс аимшигтай чанга орлох чимээ гарчээ. Юу ч болоогүй мэт байсан тэр өглөө нэг л мэдгэд бүх зүйл тааш тавшгүй айдас болж хувирсан юм. Багш нар сандран орлож гүйлдэж тусламжтууд нь ариун цэврийн өрөөний хаалгыг онгойлгох гэхэд дотроосоо төгжөөдэй байв. Тэгтэл хаалга нэгдэш тэдний харсан тэр дүр зураг хинч төсөөлшгүй зүйл байсан. Хизээш тэдний толгооноос гарахгүй. 16 настай Япин Швэн шалан дээр битэж байжээ. Түүний хувцас цус болж хүзүү цээж хөлөндөө тулуулсан байв. Тэр маш хүнд бэртсэн байлаа. Сурагчдын мэдүүлгээр сэжигтэн гүйж явахдаа би хийсэн гэж хэлсэн байна. Харин цагдаа нарын хувьд нэг зүйл даруй тодорхой байсан. Энэ бол гаднаас урж ирсний этгээд биш, сургуулийн сурагч ийм зүйл хийсэн байлаа. Багш нар шууд яаралтай тулсамж дуудаж бусад хүүхдүүдийг ойртуулахгүй гэчээв. Тэд айцтай байсан ч нөхцөл байдлыг хяналтанд авахын тулд бүх хүчээ шавхсан. Ариун цэврийн өрөөний эсгийг битгэмжилж энгийн нэг ариун цэврийн өрөө тэр дороо гэмт хэргийн газар болж хувирсан юм. Түргэн тусламжийнхан эдгээр минутын дараа ирсэн. Гэхдээ аль хэдийн оройтсан байлаа. Охиныг газар дээр нь нас барсан гэж зарлав. Аюулгүй гэж итгэдэг тэр сургуульд нэг охин амир өгдөжээ. Тэгвэл энэ бүхний хажуугаар сургуулийн бусад хэсэгт юу болж байсан бэ? Хүүхдүүд юу ч болоогүй мэт коридороор алхаж байлаа. Юу болж байгааг хэн сайн ойлгохгүй байсан. Гэтэл зарим хүүхдүүд нэг хүүг харав. Гартаа хурц зүйл барьчихсан нэг л сонирн байдалтай. Тэр хүү хутга бариад тайван бус алхаж явжээ. Швэн ангидаа буцаж ирээгүүд санаа зовсон багш нь түүнийг хайж гараад яг тэр хүүг харсан. Тэгээд тэр даруй ангийнхаа хаалгыг түгжээд битгий гар гэж хүүхдүүдтэй хэлв. Эцэст нь тэр хүүгийн ах нь хэд хэдэн багштай нийлэн барьж ав. Хүү эсэргүүцээгүй. Гэхдээ тэр үед бүх зүйл аль хэдийн оройтсан байсан. За тэгвэл хохирогч Япин Швэн гэж хэн байсан бэ? Нэгэн гэр бүлийн хайртай охин, анги хамт олонныхаа дунд даруухан, хүн бүхэндээ эвтэйхэн, тусч хэдээрээ танигдсан хүүхэд. Швэн 3 жил ангид сурдаг байсан. Өмнө жил хоцрогдол нөхдөг ангид орж байгаад энэ жил маш их хичээж байж үргэлжлүүлэн суралцж байв. Түүний ангийнхан багш нар даруухан ээлдэг, хин нэгэн төвг учруулдаггүй, дуу багтай. Гэхдээ бусдад туслах дуртай гэж бүгд адилхан хэлсэн байдаг. Ангийнхан нэг хүү хэлэхдээ тэр үргэлж хүмүүс тусалдаг. Хизээш дуугаа өндөрсөхдгүй сайн сурагч, сайн охин байсан гэжээ. Швэн зөвхөн хичээлдээс сайн биш, спортоос амжилттай байв. 2 хоногийн өмнө л гэхэд тэр AKL спортын тэмцээнд улиолын 2 дугаар байр, бадминтоны 2 дугаар байр шагнал авсан байсан. Түүний ээж миний охин ухаалаг, цахилгаан баттай бие даасан, гэртээ эзэж асуудал гаргадгүй гэж ярьжээ. Гэвч хэрэг гарсан өглөө Швэн 3 дугаар давхрын ангидаа шалгалт өгөхгүй сууж байсан. 9 цаг 10 минутын үед багшаа би ариун цэврийн өрөө ороод ирээд тоо давхрын охидын ариун цэврийн өрөө рүү був. Харин ангидаа буцаж ирээгүй. 20 минут өнгөрсний дараа багш сандраа тайж эхэлсэн. Гэвч Швэнийг олсонгүй, харин гартаа утгатай сандарсан байдалтай нэг хүүг харжээ. Тэр үед хүүхдүүдээ хаалгаа түгжээд битгий гар гэж анхааруулсан. Багш нар ариун цэврийн өрөөний хаалгыг хүчээр онгойлгох үед аль хэдийн бүх зүйл оройтсан байв. Тэр өдөр баривчлагдсан хүү 14 настай, яг энэ сургуулийн сурагч. Гэхдээ Швэнтэй нэг ангид биш, бүр доод ангийнх нь хүүхэд. Тэд бие биенээ ер нь сайн мэддэггүй байсан гэж гэр бүл ангийнх нь баталсан. Цагдаа нар дараа нь хэлэхдээ тэр хүү өмнө нь хичээлээс яахан уцрагдаад зөвлөгөө авч явдаг байсан. Гэхдээ сэтгцийн өвчний улмаас биш. Тэр хүүгийн аав нь 40 настай, хэвлэл мэдээлэхдээ миний хүү дотгошоо зантай, гэртээ юм ч их ярьдаггүй. Миний хүү ийм зүйл хийнэ гэж бодсонгүй. Тэр хоолойн зангирч би юу ч хийсэн охины аим буцаж ирэхгүй гэж хэлсэн байна. Гэхдээ бас нэг зүйл их шүүмжлэл агуулсан.
Сэжигтний гэр бүл охины оршуулах салах ёсон дээрээгүй. Ганц ч удаа уучлах хуваагүй. Энэ нь охины төрсөн ах дүү нарыг маш их гомдоосон байна. 14 настай хүүхэд ийм аимшигтай зүйл хийн гэж хэн төсөөлөх билээ. Мөрдөн шалгалтаар хүчирхийлэлтэй видео контент, аимшигын хүчирхийллийг өөгшүүлдэг онлайн групп, тоглоомын нөлөө гэх мэт зүйлд маш их татагддаг байсан тогтогдов. Түүгээр зогсохгүй хоёр зэвсэг интернетээр худалдаа авч хадгалсан. Сэжигтэн хүүгийн тэмдэглэл бүр ч аимшигтай. Энэ ертөнц худлаа би аль хэдийн ялсан. NPC, Kira гэх мэт тоглоом, Dead Note аниме өгнүүд бас Америкийн сургуулийн аимшигт халдлагуудын тухай. Uvalde 2022, Columbine 1999 шоу киноны нэр сүртэл бичсэн байв. Цагдаа нар энэ бол зүгээр нэг ууралсан хүүхдийн явдал биш. Маш гүн сэтгцийн асуудалтай холбоотой айдас төрмөр төвшний хүчирхийлэл гэж дүгнсэн. Хэрэг явдлын яг юу болсон тухайг цагдаа гэрч нарын мэдүүлгээс дараах байдлаар тогтоожээ. Шалгалтын үеэр швэн 3 давхраас бууж охидын ариун цэврийн өрөөнд орсон. Ариун цэврийн өрөөнд орж хаалгаа төгсөн. Гэтэл сэжигтэн хүү тэсөөр зүйл төлөвлөсөн байжээ. Цагдаа нар швэний ээжд хэлэхдээ тэр 14 настай хүү хажуугийн тасалгаагаар авираад швэний байгаа газар руу үсрээ орсон. Тасалгааны хаалга түгжээтэй байсан болохоор швэн гарч чадсангүй. Тэгээд хүү 2 утга ашиглаж дахин утгалсан байна. Швэн хашгирч туслам дуудахад сурагчид болон багш нар сонсчээ. Гэхдээ тэр үед сэжигтэн дахин хан руу авирч гарч цугцсан. Швэнийг дотроос нь түгжиж их хэмжээний цус алдсан байдалтай орхисон байв. Багш нарын нэг нь хаалганы дагуур цус гарч байгааг хараад цусчжээ. Тэр багш амь тэмцэн хоолой сонсоод хаалга нүдсэн боловч хариу алга. Сандран эрэгтэй багш дуудаад хаалгыг хүчээр онгойлгох үед швэн ухаангүй өвдөж байлаа. Анхны мэдээлэл 50 удаа утгалсан гэж гарсан. Гэвч швэний ээж хэвлэлийн урал дээр миний охиныг 50 удаа биш 200 удаа утгалсан. Хүзүү уушиг хүл бүгд шарахтай гэж хоолой зангиулан хэлжээ. Өвдөл дайдас амь тэмцэн байдал тайлбарлахад ч хэцүү. Энэ мэдээд харамгц сургууль хот улс даяар шоконд оров. Малайзийн түүхэнд анхны сургууль доторх аллах байсан. Эцэг эхчүүд итгэл алдсан бөгөөд сургуульд хүүхдүүд аюулгүй байна гэж итгэхэд бэрх болсон байна. Хэрэг басны маргааш 1000 гаруй сурагчаас зөвхөн 300 орчим л сургуульд иржээ. Хүүхдүүд би буцаж очихоос айж байна. Тэр хутга барьчихсан алхаж байгаа нь одоо ч бодлоос гарахгүй байна гэж ярив. Швэний найз хэд хоног би сургууль орж чадаагүй гэж уйлан ярьсан. Багш нар ч мөн ялгаагүй. Швэний салах ёсонд ирсэн 20 гаруй багш маш ихээр уйлжээ. Салах ёсыг Куала Лампурын Нирвана төвд 10 сарын 16-наас 21 хүртэл зохион байгуулсан. Бараг 500 хүн ирж хүндэтгэл үзүүлж гэр бүл найз нөхөд багш нар төрийн албан тушаалтнууд боловсролын сайд, дээд сайд, парламентын гишүүд хаан хатын нэрийн өмнөөс цэцгийн баглааг явуулсан. Спортыг нь хүндлэн залуучууд спортын сайд Хана Ёх Малайзийн багийн хувьцыг газар дээр нь байрлуулжээ. Тэр Instagram дээрээ энэ улсын охин швэнтэй өнөөдөр салахаас хэлээ. Тэр спортод дуртай байсан. Түүнийг хизээж мартахгүй гэж бичсэн. Түүний шаардлыг 10 дугаар сарын 20-нд саналаам дах Нирвана оршилгын газар туршуулсан байна. Хэрэгэн талаарх худал мэдээлэл маш хурдан тархаж эхэлсэн. Хүү түүнд сэтгэлээ байсан харин охин түүнд татгалцсан байж магадгүй гэж хүмүүс ярьсан. Тэгээд лалсан гэж зарим нь хамгаалжээ. Энэ бол маш худлаа мэдээлэл. Харин тэд хоёр бинээ бараг мэддэггүй байсан. Үүн дээр нэмээд хандмын QR код ашиглаад хүмүүсийг залилж ашиг хонжоо хайсан этгээдүүд хүртэл гарч иржээ. Швэний ээж хэрвээ та үнэхээр санаа зовж байгаа бол миний охин сүүлчийн удаа хүндэтгэлээ илэрхийлээрэй. Харин хуурамч QR кодонд бүү хурдаарай гэж анхааруулсан байна. Хэрэг гарснаас 1 хоногийн дараа 10 дугаар сарын 15-нд 14 настай хүүг цагдаагийн эрэг хуулийн 302 дугаар зүйл хүн амны эргээр 7 хоног сагдуулж мөрдөн шалгасан. 10 дугаар сарын 21-нд ерөнхий прокурорын газар хүүг яллахад хангалттай нотлохой байна гэж мэдэгдэв. Тэгээд 2025 оны 10 дугаар сарын 22-нд Виталин Жаягийн шүүхэд албан ёсоор хүн амны эргээр буруутгав. Тэр өдөр хүү ээж автагаа хамт ирсэн. 50 дуугүй цогсон гэж мэдээлжээ. Гэхдээ хуулийн дагуу 14 нас гэдэг бол хууль ёсны хувьд хүүхэд. Тиймээс хэрвээ гин буруутаан тогтогдсон ч цааз яал өгөх боломжгүй. Түүний яалыг Малайзийн хаан үндсэн хуулиар шийдвэр гаргавал хүүг хугацаагүйгээр 20 цаадуулах боломжтой. Товчхондоо яал нь хэдэн жил үргэлжлэх нь хаан болон эрх баригчдын дүгнэлтээс хамаарна. Шүүх сэжигтний өмгөөлөгчийн хүсэлтээр сэтгцийн шинжилгээ хийхийг зөвшөөрсөн. Шүүхтэр өмгөөлөгч хэлэхдээ мэдээж нэг хүүхэд амь насаа алдсан. Энэ бол эмгэнэл. Гэхдээ яллагдагч бас хохирогч. Түүний орчин сэтгэл зүйн байдал түүнийг ийм болтол нь хүргэсэн шалтгаан гэдгийг бүгд ойлгох ёстой гэв.
10 дугаар сарын 20 гэхэд цагдаа нар 148 гэрчийн мэдүүлэг авсан. Сурагчид багш нар ажиллаж зөвлөхөд 2 гэр бүлээс бүгдээс нь. Харин сургуулийн өвд хэрэг гарснаас яг сарын дараа гэхэд тэнгэр газар шиг өөрчлөгчээ. Металл илрүүлэх шалганууд өдөр бүр цагдаа нар харуул бүх цүнхийг шалгана, хутах хайш байвал хураана. Хайш хэрэгтэй бол багшаас заавал зөвшөөрлөө. Эцэг эхчүүд жилүү хяналттай. Өглөө бүр уртаас урт дараалал сургуулийн урд байдаг болсон. Хүүхдүүд зарим нь цүнхээ авч ирэхэ болжээ. Зөвхөн усны сав дэвтэр бариад л орцгооно. Эцэг эхчүүдийн сэтгэл хоёр талтай. Зарим нь одоо арай дээр хамгаалалт сайн болсон. Бусд нь миний хүүхэд дахиж энэ сургуульд явж чадахгүй гэж хүүхдүүдэд бүр шилжүүлжээ. Гэхдээ сургуулийн нэг эцэг эх айдас бүрэн арилаагүй боловч холбогдох байгууллагууд бодит арга хэмжээ авч эхэлсэн гэв. 14 настай хүүхэд яагаад тийм аюултай бодолтой болсон бэ? Түүний үлдээсэн гараар бичсэн тэмдэглэлүүд, дээд ноот аним, хүчирхийлэлтэй видео контент хүмүүсийг зүгээр л тоглоомын дүр шиг боддог байжээ. Америкийн сургуулийн буутай алдлага, Колумбийн аллагын нэрс, стереотип киноны ишлэл гэх мэт харанхуй онлайн соёлд хэд автагдсан байжээ. Харин мэрэгчлэлтүүд анхааруулж байна. Хүчирхийллийг хэтэрхий харж өссөн хүүхэд хүчирхийллийг хэвийн зүйл гэж бодож эхэлдэг. Малайзийн Донтолтын эмийн холбооны ерөнхийлөгч доктор Стивен Чав хэлэхдээ видео тоглоом хяналтгүй дэлгэцэн хэрэглээ. Тархины үйл ажиллагааг өөрчилж төрөмгийн цанг өдөөдөг гэж хэлв. Сургуулийн зөвлөгөө өгөх хөтөлбөр зөвхөн хичээлийн хоцрогдол дээр төвлөрсөн сэтгэл зүйн асуудал дээр биш байжээ. Цагдаа нар бидэнд байсан мэдээллээр сургуулийн багш нар боломжтой бүхнээ хийсэн гэж хамгаалсан. Гэмтэргийн судлаач Панер Сальман хэлэхдээ Их Британд хутгатай гэмтэрэг үйлдсэн олон хүүхэд өмнө нь интернетээс хутга юм уу буутай контент хайж үздэг. Тэр цааш нь хэрвээ ийм шинж тэмдгийг эрт олж харсан бол ямар олон хүүхдийн хувьд тавилан өөр байсан байх гэж хэлсэн байдаг. Сургууль бол аюулгүй газар байх ёстой. Энэ нэрийг сургууль бол аюулгүй орчин гэсэн сэтгэлийг нэг бүсэн ганхууллаа. Металл илрүүлэх шалгалт, зөвхөн дөнгөж эхлэл, жинхэнэ хариулт, сэтгэл зүйн дохио, стресс, дарангуйлал, дуугүй заавч буй хүүхдийг эрт илрүүлэх систем байх ёстой гэдэг төрлөө. Малайзийн засгийн газар дараах том шийдвэрийг гаргасан. Нэг анги 2 багштай байх. Сурагчдын зан авир өөрчлөгдөхийг хурдан харах, дарамт дээрлэхэлтийг эрт илрүүлж шууд арга хэмжээ авах, хүүхдийн стресст ганцаардлыг орхилгүй анзаарах. Мөн шинэ хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Хичээл мөн хүний яс уртгун, сэтгэл хөдлөлөө удирдах сургалт, шударга харилцаа, зөрчил шийдэх арга, агуулга нь хүчирхийллийг урьдчилан зогсоох юм. Хүчирхийлэл заримдаа бидний төсөөлөөгүй газараас гарч ирдэг. Интернет хүнд ямар нөлөө үзүүлдгийг сайн харуулсан аимшигтай жишээ. Сургууль байна гэдэг нь хүүхдүүд аюулгүй байна гэсэн үг биш. Бид илүү их ярьж, анзаарч, аль болох эрт туслах ёстой. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.